амтан болох боломжтой. Яаж вэ гэх юм бол энэ видеог эхнээс нь төгсгөл хүртэл үзэхэд янз янзын амьтад байгаа. За би одоо амьтдыг хэлнэ. За анааш 3 ширхэг байгаа. Заан 3 ширхэг, шар шувуу 8 ширхэг, зараа 5 ширхэг, морь 8 ширхэг. Одоо тэгээд эдгээр амьтдыг та бүгд үзэж байхдаа скриншот хийгээд баталгаажуулаарай. Тэгээ 20 сая төгрөгийн азтан болоорой гэдгийг хүсэж байна. Өнөөдөр хамтран ажиллаж байгаа Мазалаа бичиг хэрэг болон гэр ахуйн бөөний төв хамтран ажиллаж байна. Энэ хаана вэ гэм хаяг байршил ичээ одоо сансрын тойрог гэдэг юм да. Сансрын тойрогоос дарь их явах замд юм байна. Тэгээ ингээ энэ дарь ихийн зам ганцхан буудлын явал байгаа. Ер нь бол нэрээ ийм амьтдыг таагаад 20 сая төгрөг ер нь бол нэр хинч өгөхгүй шүү дээ, тийм шүү дээ. За орж амьттай айцгаа. Ичээ бол амгүй амьтад байгаа. За хальт эндээс хэдэн шижүүрийг өгчээ дөө. За эндээс тэр шар шуу юугаа тоолоорой. Энд өөр морь зөр тоглоомод байгаа юм байна. За энэ талд бол маш олон болов битгий гэж. Гэтэ удаан лишээ хараа. Начиж тийм амархан олвол хэцүү шүү. За та хэд нь одоо ер нь бол энэ сэжүүрээ сайн хайгаараа энэ бичлэгтэй амтаагаараа тэр хооронд би бас бараагаа тайлбарж ажиллаа ихгүй болохгүй 20 сая төгрөг тийм амар өгөхгүй шүү дээ. Нэг давхар нараа тэр чигтээ бичиг хэрэг юм. Бичиг хэрэг бүх юм байгаа юм. Бөөний үнээр бичиг хэрэг зардаг, номын төр ажилладаг хүмүүс эндээс ирж бөөндөж аваад 20% ашиг нэмээд зардаг, 10% ашиг нэмээд зардаг ер нь хүмүүс маш их байд юм. Тийм учраас маш их хямдхан юм байна. Жишээлбэл одоо энэ 96 хуудастай дэвтэр 2100 төгрөг юм байна. Энэ энгийн дэвтрээс шал өөр юм байна. Та бүгд ирээд харьцуулаад үзэх юм бол энэ их гой зузаан цаастай үзэг гой гардаг юм. Чанартай дэвтэр юм байна. Энгийн дэвтэрнээс одоо мяа ах юм бол одоо намайг алаараа. Тэгээ энэ олон бараан дотроос яг намайг онцлоод энэ эко дэвтрийг одоо ингээ ярих гэсэн мэхээр ойлгож байлуу дээ. Одоо онцолж ярьдаг тийм учраас сайн дэвтэр юм байна. За тэгэл балруул 05 0-ын юу одоо юу байгаа юм байж та. Нөгөө зааны нэг нь явж идэг тийм ээ. За ингээл элдв бусан юм байна даа энд. Жааз, мааз, зургийн том нөгөө шугамнууд байна, үүргэвчин байна, тухтуу байна, бэлэг байна, нэрзэн байна, ийм даавнууд байна. За тэнд ингээ хавтснууд яаж язаараа тийж яачих салхуурчлаад ингээ харуулчих. Байна. За энэнгүүр ингээ цом медалууд байна. Батламж, өргөмжлөлийн юм уу тайрцнууд байна. За гэртээ нэг сайхан цаг сонирхч явал цагнууд байна. Болондоо хөрх идэв дэлгүүрэн болондоос малгай байж идэг юм байна. За энэ чи А4-ийн А3-ын цааслууд ингээ бодол хайрцаг хамгийн ямд үнээрээ байж байна. За хоёр дахь нь гарч харъя. За манайха скриншотуудаа сайн институт. Энэ ч бол нэлээд их сэжүүрээ гадар цаана бол би нэг заа хаасан тэр бичлэгэн дээр орсон мэт. Бүхэл бүтэн 60 бодол ширхэг 0-ын цаас ердөө 15,000 төгрөг. Бүхэл бүтэн жилийн баас ирж байгаа цаас 15,000 төгрөг. Ер нь бол гэхдээ энэ бичлэгийг одоо офшор бичлэгийг хийж байгаа болохоор яг тэр сэжүүрүүдийг бүгдийг багтааж байгаа. Гэхдээ маш нууцаар болон чимэг чимэхэр. За хоёр дахь хурдл ингээл тэр чигтээ гэр ахын борвол бүгд байгаа юм. Дом бол ингээл цагаан сарын эд хогшил, аяг тавг, шанаг, хосороо 200,000, хосороо 102,000. Жохон том болох юм бол 220,000. Оо ийм том 5,500 төгрөг найдас битг. Энэ нөгөө гэлэн бок гэдэг нөгөө хүмүүс яагаад гэдэг чинь биш 27,000 гэнэ. За энэ чинь ингээд орс чихрүүд бүгд байгаа юм. Матрушка 27,500, баавга 31,500, улаан малгайт 28,500. Манай эмигийн иддэг чихэр 11,000, 7,500, 7,500, 8,500, 8,500. За нэг тиймэр өөртөө хаар. Нэр энд ярихад энэ чи зараа яг энэ давхурт одоо та бүгдэд цухас дурдуулах 5 ширхэг. Чадвартай л одоо эндээс. За энэ дотор байгаа. Би бол одоо хаанагааг нь өөрөө мэдчихэж байна. За ингээл ард дэвсгэрийн даав маа 2 хүнийх нь 60,000 төгрөг л гэнэ. За сүүлийн ганц амьтнаар болчих. За энийг манайхаа хальт хараарай. За энд нэг буу байна. Эдгээр ямар амьтад байна хараарай манайхаа. Хараарай. За энд их олон сэжүүр байгаа шүү манайхаа. За дэшаха мандала аяг тавгны комнууд байна. Сансрын торгоос ийшээч хүн олоход бас яригхтай штэ тийшээ зорж ирэхэд хүн болгоо мэдээд дутгтээ хангалттай үйлчлүүлэгчтэй болцсон юм. Яаж вэ гэх юм бол эднийх нэгт хамгийн хямдар зарт юм энэ зүйлүүдийг. Хоёрт сайхан гадаа нам зогсоолоо, гуравт эднийх нөөтөг. За ингэ бичлэгтэйгээ бас хамтайсан та бүгд баярлалаа. Тэгээ хамгийн сүүлийн ганцхан шижүүрийг харуулаад дуусгая да. За манайхаа энд хамгийн сүүлийн шижүүр байгаа шүү. 20 сая төгрөгийн азтан болох. Одоо нэлийн гэрхаа хүнд бид хоёр бол хайж байна. Тэгээ хоёр давхарт бол гэр ахын бүх юм байна. Бичиг хэргийн бүх юм байна. Дээрээс нь нэмж ирэхэд цом медаль те. Дэвтэрнүүд нь бол маш гоё эко гэдэг одоо тэр дэвтрийг надад их онцолж ярилж хэлээ. За тийм байна да. Бичлэгтэй хамтсан та бүгд баярлалаа. Бичлэгийн ихэнд хэлсэлжлэн хинч танарт 20 сая төгрөг өгөхгүй шүү дээ гэдэг хортоогоор инээсэн шүү дээ. Ийм амьтдыг таагаад 20 сая төгрөг ер нь бол хийж өгөхгүй шүү дээ. Тийм үстэй. Яа, та нар өөртөө амар гэрхаа гэж бодсон нөө бүр амар удаа үдсэн баха. Одоо өөртөө онгош итгэдэг юм бах та нар. За үний юм гэх юм бол эдний төлөв үнэхээр хямдах юм байна. Надад битгий уурлаарай. Хонос би юм гоо хямдхан газар зааж өгсөн юм шиг битгий уурлаарай. Баярлалаа MFTV байлаа. Ер нь MFTV гэдэг чинь Mindless гэсэн үг шүү дээ залуучууд аа. Заастаа сансрын торгоноос дарих явах замд нэг буудал явбал тэнэг хүн харахаар Мазалаа төв гэвчихсэн байгаа. Трайлсан Мазалаа төв байла. Баярлалаа.